Сайн байцгаана уу? Болцсон газар товлсон цагтаа яг амжиж ирлээ. Хүүе, өнөөдрийн мэндийг хүргэе. За сайн байцгаана уу? Өдрийн мэнд хүргэе. За төвчлээ тооцооллоо, ажлуудаа зохицууллаа. Яг товлсон цагтаа ирлээ. Тэглээ. За тэгээд одоо намрын сүүл сар болоод ч гадаа бол үнэхээр сайхан налааж байна. Магадгүй одоо удахгүй өвөл болно. Тэгсэн мөртлөө гадаа бол нэм хэмтэй байсаар л байна. Намрын үйлрэлч гоё шүү, те. За одоо хоёлаа гол ажилдаа орох уу? Тэлгүй ах. Яг энэ цаг мөчөд НТV телевиз дээр сувгаад харуулсан байгаа. Үзэж та бүгдийнхаа энэ өдрийн амар амгалан айлтгал мэдчилье. Монгол Улсын ерөнхийлөгчдийн тамгын газраас жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг инновацийн эзэд 2025 шоу яг энэ цаг мөчөд эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэнтэйгээ уулзаж байгаа да. Баяртай. За ингээд бүгдээрээ яг энэ цаг мөчөд техникийн зөвлөгөөтэйгээ танилцгаая. Эренчин очрын амар төвшин Монгол Улсын их сургууль мэдээлэл технологи электроникийн сургуулийн дэд профессор инновацийн эзэд 2025 уралдаанд нэвтрүүлгийн техникийн зөвлөх Далайн Болдватер шинжлэх ухааны технологийн сургуулийн харьяа технологийн коллежийн багш механик инженер мэргэжлийн зөвлөх инженер инновацийн эзэд 2025 уралдаанд нэвтрүүлгийн техникийн зөвлөх Мөнх жаргалын зол жаргал Монгол Улсын их сургууль мэдээлэл технологи электроникийн сургуулийн дэд профессор AI Lab компани гүйцэтгэх захирал инновацийн эзэд 2025 уралдаанд нэвтрүүлгийн техникийн зөвлөх Болдогийн баян жаргал Balt Tools компани захирал инновацийн эзэд 2025 уралдаанд нэвтрүүлгийн техникийн зөвлөх. За техникийн зөвлөгөөдтэй маш их баярлалаа. За инновацийн эзэд 2025 нэвтрүүлгийн маань салхийг хагалгаар ирсэн хамгийн ихний оролцогчтойгоо танилццгаая. За тэгээ. Сайн байцгаана уу, намайг Цэлмэн гэдэг. Би 93 дугаар сургуулийн 7 дугаар ангид суралцдаг. Инновацийн эзэд шоунд орж байгаа шалтгаан маань болохоор Түкэ ах эгч нар маань өвлийн хүүтэнд маш олон цагаар ажилладаг. Тэднийхээ ажлыг хөнгөвчлөхийн тулд би ахтайгаа хамтраж төхөөрөмжтэй байгаа. Төхөөрөмж маань болохоор цас цэвэрлэхэд ашиглагдана. Түкэ ах эгч нарт маань ашиглахад хялбар аргаар санааг нь гаргаж байгаа. За одоо шүүгч нарынхаа өмнө гарах чинь сэтгэл ямар вэ? Жохон сандарсан. Оо ээ, сандраад байгаа юм уу? Яагаад сандраад байгаа? Чиний гоё Гүнзгий амсгаа. да. Өглөөч шүүтэй угаасан байна те. Аль болох гоё өөрөөрөө байгаарай. За юу, битгий ингэ сандарч мандралтай наа чи ингэ түн юмшд өөртөө итгэлтэй байх юм бол чамайг үзэж байгаа шүүгч нар чамд итгэж хэлнэ шүү те. За, ямар бүтээлээр болцож байгаа юм нэр? Мөс бутлагч машинаараа. Вау, ямар гоё юм. Сайн байна уу? Сайн байна уу? Сайн байцгаана уу? Намайг Уганбаярын Цэлмэн гэдэг. Би 93 дугаар сургуулийн 7-гийн ангид суралцдаг. Миний өнөөдрийн бэлдэж байгаа төхөөрөмж бол мөс бутлагч машин байгаа. Бид нар энэ төхөөрөмж хийхийн тулд төрүүлээд судалгаа авсан байгаа. Судалгааны маань үр дүнд сул тал давуу тал гэж хоёр ангилагдсан. Сул талын хувьд гэвэл манай төхөөрөм өвлийн улиралд халтраа гулганы эрсдэл 35%-аар ихсдэг. Хүний эрүүл мэндийн сэтгэл зүйн хувьд шууд сөрөг нөлөө үзүүлнэ. Давуу талын хувьд гэх юм бол манай төхөөрөмж энгийн төхөөрөмжөөс 4-5 дахин хурдан ажиллана. Байгаль орчинд ээлтэй замын саад бартаан дээр найдвартай ажиллана. Зөөврийн генератороор ажиллах тул хаанч ажиллах боломжтой гэсэн үг юм. Төхөөрөмж нь конжектор болон зөөврийн генератороор ажиллана. Мөсийг элсээр шүшиж бутлаад буталсан элсээ дахин ашиглах боломжтой. Буталсан элс болон мөсний холцоо артлын хошуугаар сорж аваад портер дээр барилах дахин боловсруулах танк руу орно гэсэн үг юм.
Ингээд тангл руу орсон хэлсийг хатаагаад татаасан хэлсээ дахин ашиглах боломжтой тул санхүү дулан байгаль орчинд ээлтэй тусна. Дэлгэцнээр харагдаж байгаа зураг бол манай төхөөрөмжийн зураг байгаа. Манай төхөөрөмжийн уртлын хэсгээр засыг хусаж ярилгана. Харин голын хэсгээс шаланг салгагдаж портер дээр байрлах дахин бол элдэ тангтай холбогдох юм. Ингэснээр генератор маань ажиллаж конжекторт тог өгснөөр элсийг шүршиж гаргах боломж үүснэ гэсэн үг. Артлын хэсэгт мөн адил шаланг салгагдаж портер дээр байрлах дахин боловсруулах савтай холбогдно. Ингэснээр буталсан эс болон өсний холцоо саруулж авах боломжтой. Зам дээр ямар ч буталсан мөс элсний холц үлдэхгүй гэсэн үг. Саруулж авч байгаа учир нь бол нөгөө түвхээ ах ихс нарынхаа ажлыг хөнгөвчлөхийн тулд хийж байгаа учраас дахиад нэмэлт ажил олохгүй тулд тэгж хийсэн байгаа. Сэлмүндээ баярлалаа. За энэхүү одоо Сэлмүний маань танилцуулсан бүтээлтэй техникийн зөвлөхүүд маань бас тий тодруулга, асуулга хийх баха гэж бодож байна. За ингээд зөвлөхүүдтэй анхаарлаа хандуулахыг хүсэж байна. За сайн үзэлбэнэ. Намайг Баян Жаргал гэдэг. За зурган дээрээс нь харахад энэ төхөөрөмжийг хүн төрж өгөх юм уу? Тийм төрж явна гэсэн үг. Төрж явна. Тэгэхдээ тэндээ чинь нөгөө технологийн процесс явж байгаа үед нэлээ ачаал үүсэн шүү дээ. Тийм. Тэр үед гараар төр явахад дийлэх үү эсвэл дугуун дээрээ давхар ингэ хөдөлгөгч одоо мотор ч юм уу тиймнүүд байрлах уу? Дугуун дээрээ давхар мотор байрлана гэж үзэж байгаа. Байрлана гэж үзэж байгаа. Тэгээд засыг бутлаад тэгээ үлдэгдэл жижигхэн заснуудын элсээр үлээлгэх юм уу? Яаж одоо ажиллах гэсэн үг? Одоо нөгөө төхөөрөмжийн маань тэр уртлын хэсэг байгаа шүү дээ. Тий. Налуу хэсэг тэрүүгээрээ цасаа ингээд хөөгөө явна гэсэн үг. Цасан дээр нуугдсан нөгөө мөс байдаг шүү дээ. Тий. Тэр мөсийг болохлээрээ нөгөө элсээрээ шүршиж бутлна гэсэн үг. Чиний ард ямар баг байгаа вэ? Манай ах буюу инженер маань байгаа. Инженер ах байгаа. Тий. За танд асуух зүйл байна. За Сэлмүнэ мөсийг бутлахад хэрэг чадал хүч зарцуулах юм бол зарцуулдсан бол тэрэн дээр туршиж үзсэн юм байгаа болоо. Туршил хийж үзсэн. Тэгэхэд бол маш сайн үр дүн гарсан. Элсээр шүвшиж бутлана гэдэг нь одоо яг яана гэсэн үг. Би сайн нэг төсөөлөхгүй байгаа болохоор тодорхойлж асууад байгаа ч гэсэн. Элсээ нөгөөний генератороосаа хүч аваад тэгэнгүүт нөгөө конжектор маань нөгөө элсийг үлээж гарах учраас хүчтэй үлээж гаргана. Тэх үед нь нөгөө мөсөө бутлах болохоор ер нь элсээ жоохон хүчтэй үлээлгэж байгаа гэсэн үг. Ямар нэгэн туршилт хийж үзсэн үү? Туршилт хийж үзсэн. Хүчтэй агаар үлээгээд тэнгууд илсэн дээрээс нь унаад ч юм уу ингээд доороос нь ч юм уу нэг газраас нь гараад хүчтэй агаар үлээгээд илс ингээд нэг өндөр урттай гарч ирэх. Тийм. Яг тэр хэсгийг нь бол хийгээд тэгээ мөсийг ингээ илсээрээ шүршээд үзсэн үү те? Үзсэн. Ер нь тэнгууд яг ямар хэмжээний илсийг одоо ямар хэмжээний мөсийг хэрэг хэмжээний илс ингэж ашиглаж одоо буталж одоо байхгүй болгож юм гэх юм уу? туршилтын хувьд бол Sprite-ны саунд дээр илс хийгээд тэгээд нэг иймэрхүү хэмжээтэй мөсийг шүршиж буталж үзсэн. Аха. Тэгээд ер нь бол бүгдийг буталж дуусгасан байна. Аха. Тэгээд одоо ингээд нөө тэгэхээр чин илс нь өөрөө мөстэйгөө нийлээд ингээд явах хэрэгтэй бах тий. Одоо ингээд нөө шүршээд гаргацсны дараа. Тэгэхээр тэрийг ингээд салгаж малгаад бутаагаад илс мэсээ ашиглаад явах юм уу? Эсвэл ингээд тэр чигээрээ ингээд нөгөө хогийн сав руу ороод явах юм уу? Дахин ашиглана гэсэн үг. Тэрийг яаж салгах юм? Нөгөө портер дээр байрлах дахин боловсруулах савлуу ороод нэг сул газар авчиад тэрийг хатаачингууд мөсчөө өөрөө ус болохлээрээ ус олонгууд тэгээд ингэ татцсан гэсэн үг. Ер нь бол ингээд мөсөө бутлаад тэр хэрэгэлсэн илсээ авч аваачаал буцаал хатаагаал дахиад ингээд явах юм байна тий. Гэхдээ дахин боловсруулах явцад бол 100% бүх илс нь дахин боловсруулагдах чадахгүй. Яагаад гэвэл нөгөө дахин боловсруулагдаад татагдчих явцдаа 20% илс нь хорогдно гэсэн үг. Юунаас олж тэгж хорогдох вэ? Нөгөө хатаажах явцад зарим хэсэг нь ингээд бутрал залга болж болоод тийм гэсэн.
Элснийхэн ширхэг нь байхгүй болоод Тийм. зөв үү тий? Зөв. Хит нарийн ширхэгтэй болоод алгуулах юм шүү дээ тий. Энэ санааг хэн гаргасан бэ? Жи гаргасан уу? Эсвэл нөгөө инженер ах нь гаргасан уу? Би гаргасан нөгөө түгэ ах ихснэр маань манай гимтлийн тэнд зөндөө явдаг болохоор хэцүү харагдаад тэгээд ажлын хөнгөвчлөгийн тулд иймэрхүү төхөөрөмж хийгээд ахтаа хэлээд тэгээд иймэрхүү төхөөрөмжийг хийж гаргаж байгаа. За чи өстө ямар мундаг юм бэ? Аймаар мундаг ярьж шít. Баярлалаа. За миний хувьд болохоор ерөнхийдөө бас яг сэдвийн танилцуулга бичиг материал үг өгүүлбэрт харахад нэг болохоор дэргэлтээр бутлана гэсэн үгийг чи яг одоогийн танилцуулгад дэргэлтийн одоо хэрэглээ шаардлага хэсэг нь ерөнхийдөө дурддахгүй байгаа даа л да. Тэр нь ямар утгаар оруулж ирсэн юм? Мөсийг дэргэлтээр бутлана гэсэн байгаа шүү дээ, тий? Дэргэлт. Тий. Бүтээл дээр чинь бол дэргэлтээр бутлах. Тэр нь өөр юм уу? Аль эсвэл бүтээл чинь ари хөгжөө өөрчлөгдсөн юм уу? Ари өөрчлөгдсөн анх хийжсэнээс. За тэгвэл ер нь бүтээл чинь хөгжөө явж байгаа юм байна, тий? Яг одоо чиний яриад байгаа элсээр буудна гэж одоо гадных нь болохоор sand blast гэж яриад байгаа шүү дээ. Ерөнхийдөө элсээр буудах гал байгаа байхгүй юу? Тий. Элсээр буудах технологийн байх давуу талыг би юу гэж харж байгаа вэ? Харьцангуй одоо Улаанбаатар хотын хэмжээнд давс цацдаг, давсны нэг сул тал нь эргүүлээд автомашины доотлын хэсгийн бас тэ зэвэрлэлтийг илүү их эд ангуудын зэвэрлэлтийг ер нь хурцдаг тийм сул талтай нь бол талтай. Тэгээд та бүхний одоо танаа багийн гишүүд үнэхээр тэр элсэн буугаар мөсийг буудсны дараах түүнийг эргүүлээд яг нь бүтэн циклэнд оруулах тэр механизмын хийц хэсэг нь анхаарал татаад байна л да. Яг үнэхээр тэр хийцийг түрүүний ярьж байгаачлан за элсэн буугаар буудлаа, бууцсны дараах элс болоод мөсний өлдөглийг бүрэн гүйцэд те замдаар үлдээхгүйгээр хамж авна гэсэн те энэ механизм энэ техникийн шийдэл чинь гарцсан тохиолдолд бас би бол яг тодорхой point ялангуяа тэр Улаанбаатар эдийн тодорхой мөсөлт их байдаг тэр налуу гадаргуу дээр их зам цэвэрлэгээ нь ашиглаад бүрэн нийцэж зогсож ажиллаж чадах төхөөрөмж болчихвол уу гэж хүлээлттэй харж байна. Техникийн зөвлөхүүдээс маань нэмж тодруулах асуулт байхгүй бол ерөнхийдөө өөрсдийн үнэлгээ дүгнэлтийг өгөх үү. За тэгье. За Сэлмүнэ миний хувьд бол чамтай хамтарч ажиллах хүсэлтэй байна. За яагаад вэ гэхээр би өөрөө энэ цас мөс цэвэрлэх гэдэг талаар ерөнхийдөө нэлээд олон бүтээл, нэлээд олон туршилт судалгаа хийж үзэж ирсэн. Тэгээ ер нь бол янз янзын төхөөрөмж зүйлүүдийг туршиж үзэж ирсэн. Тэгэхээр чамтай би болохоор хамтарч ажиллаад үзвэл арай дөхөн байх юм болов уу гэж бодож байна. Тэгээд дээрэс нь нэвтрүүлгийн хугацаа богино байгаа учраас энэ бүтээлийг бүхэлд нь шинээр хийнэхээр амжихгүй. Тэгэхээр миний бодлоор бэлэн иймэрхүү төхөөрөмжүүд нэмэлтээр суйрлуулдаг одоо өөр дөрөө генератортэй тийм суурнууд бол худалддаг. За нэгэнд сайжруулад хийгдсэн зүйлээ ахиж хэдүүлдээ сайжруулж чийгдэхгүй. Яг тэр мөсийг цэвэрлээд соруулж авна гэдэг зүйл дээрээ фокуслаад хамтраад ажиллавал миний хувьд бол татгалзах зүйлгүй болохоор байна гэж бодож байна. За ямар ч байсан Сэлмүндээ амжилт хүсье. Нэг одоо техникийн зөвлөх хамтарч ажиллая гэдэг ингэ сонгочлоо. За ах нь бол яг энэ одоо чиний хийх гэж байгаа бүтээгдэхүүнээс нэлээд хол учраас хамтарч ажиллахгүй. Гэхдээ ингээд одоо чиний ингээд бүтээлээ танилцуулж байгаа шүүгч одоо зөвлөхүүдийн асуултанд хариулж байгаа энэ бодлол одоо би бол чамаар үнэхээр их бахархаад байж гин. Тэгээд дараагийн шатанд оролцохдоо бүтээлээ улам илүү гоё болоод нүдэнд харагдахаар ингээд Сэлмүнтэй хамтарч амждаг байж ажилдаг байж дээ гэдэг ингээ харамсгаар тийм бүтээгдэхүүн гаргаад төрөөд ирээ. За юу. За миний хувьд бас энэ чиглэлээс жоохон хол. За тэгээд чамтай нэгэнт хамтарч ажиллах нь шүүгчтэй болсон учраас баяр хүргэе. За тэгээд эдийн засаг яг төсөл талаас зөвлөгөө өгөхөд бол миний зүгээс бол нээлттэй. Одоо яаж борлуулах уу, ямар сегмент дээр байх уу, өртөг тооцоог нь яаж тооцох уу гэдэг дээр бол зөвлөгөө өгөхөд бол нээлттэй шүү. За тэгээд мундаг байна, амжилт хүсье. За баярлалаа. За миний үеч гэсэн ерөнхийдөө Сэлмүндээ бас баяр хүргэе. Мөн одоо хамтарч дэмжиж ажиллахаар болсон зөвлөх Баян Жаргалдаа бас баяр хүргэе. За баяр хүргэе.
За тэгээд үнэхээр нэр олон сайхан шинэлэг бүтээлүүдтэй шоу маань энэ жил одоо дахин эхэлж байна тийм. Тэгээд энэ жил бас хамттайгаа хөтлөж байгаад баярлалаа минь одоо. Зүгээр дээ. За эхний оролцогч Цэлмүү маань амжилттай ороод тэнцэд гараад ирсэн байна. За тэгэхээр Цэлмүүний хувьд маш мундаг байлаа. Дээрээс нь манай охтууд цаанаад нэг адтай байдаг тийм. Тэглгүй яг хөө эмэгтэй хүмүүс цаанаад нэг адтай. Тэгээд Цэлмүүний төвшүүлсэн санаа бол одоо манай хотод бол үнэхээр нэр хэрэгтэй чухал зүйл байна. Тэгээд түүхийн ажилчдын хөдөлмөрийг хөнгөлөх хамгийн сайхан бодит санаа гэж би бол дотороо дэмжлээ. Цэлмүүндээ баяр хүргье. Сайн байна уу? Инновацийн эзэд 2025 уралдаанд оролцож байгаа. Эрдэнэ зохицолбор дэд сургууль суралцдаг мэдээллийн технологийн хөтөлбөрийн оюутан уянга. Цахилгаан систем автоматжуулалт 4 ангийн оюутан Адал Хав байна. За манай бүтээл нь болохоор 2 хэсгээс бүрддэг. Эхний хэсэг нь болохоор хамгаалтын дуулга байгаа. Хамгаалтын дуулга нь болохоор одоо орчинд байгаа хорт хий болон температур чигшлийг мэдэрнэ. Тэгээд мөн товчлуур тусламж хэсэг товчлуураас бүрддэг. За манай каскыг ашигласнараа тухайн байгууллагын ажилчдыг аваарслоос хамгаалах давуу талтай гэж бид харж байгаа. Манай багийг дэмжээрэй, баярлалаа. Сайн байна уу? Сайн бацгаана уу? Би Эрдэнэ татаас оролцож байгаа Эрдэнэ зохицолбор дэд сургуулийн цахилгаан систем автоматжуулалт 4 ангийн оюутан Лада Дамби Адал Хав байна. За би та бүхэнд өнөөдөр хөдөлмөрийн нуугдмал аюулыг мэдээлэх хамгаалтын толгой нэртэй бүтээлийг танилцуулахад бэлэн болоод байна. За бид нар яагаад үйлдвэрлэлийн осол аюултай хүчин зүйлсийн талаар авч үзсэн бэ гэвэл олон улсын хөдөлмөрийн байгууллагын мэдээлснээр жилд 2.3 сая хүн ажил мэргэжилтэй холбоотой өвчин ослын улмаас амнасаа алддаг гэсэн харамсалтай тоо баримт. Манай Монгол улсад гэхэд 2024 оны байдлаар 712 үйлдвэрлэлийн осол хурц хордлогын тохиолдол бүртгэгдсэн байдаг. Эдгээр осол нь өмнөх оныхтой харьцуулахад 49% өссөн ба 10-аас 15% дангаараа орчны нөлөөтэй хүчин зүйлсээс хамаарсан байдгаа гэж тэмдэглэгдсэн байдаг. Эдгээр мэдээлэл дүн шинжилгээхийн манай багийнх нь хэрхэн ажилтны эрүүл мэндийг хамгаалах шинэ технологи суурилсан төхөөрөмж бүтээж болох вэ гэдэг эрэл хайгуул судалгааны үр дүнд энэхүү хамгаалтын дуулганы санааг боловсруулсан байнамаа. За энэхүү дуулганы маань ажиллах гол зорилго нь гэвэл хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулах, аюул ослыг мэдээлэх байгаа. Энэхүү бүтээлийн маань бүрэлдэхүүн хэсгүүд нь гэвэл тухайн орчны температур чигшлийн мэдээллийг микроконтроллер маань өөр дээрээ хүлээн авч боловсруулалт хийнэ. За тэрхүү боловсруулалт хийхдээ тухайн орчны температур чигшил хэвийн нөхцөлд байна уу? Хийн концентрац хэвийн нөхцөлд байна уу гэдгийг шалгаад хэрвээ эрсдэлтэй аюултай нөхцөл байдал үүссэн тохиолдолд лоро модулаар дамжуулна хяналтын ажилтан буюу диспетчерт мэдээлэл хүргэнэ. За тухайн мэдээллийг авсан хяналтын ажилтан маань тухайн мэдээлэлд үндэслэн одоо шат чатны арга хэмжээнүүдийг авах ба шаардлагатай тохиолдолд түргэн тусламжийн албад мэдээлнэ. Ингэснээрээ тухайн ажилтан аюул ослт өртөх эрсдлээс хамгаалагдчихулдах боломж бий болж байгаамаа. Энэхүү хамгаалтын дуулгыг хэрэглэснээр орчны температураас хамаарсан үйлдвэрлэлийн осол 70-60%-аар буурах боломжтой маа гэж манай багийнх нь үзэж байгаамаа. За баярлалаа. Одол авг. За одол авгаас манай техникийн зөвлөхүүдээс асуулт тодруулах зүйл асуултууд байгаа бол. За сайн байна. За миний зүгээс тодруулахыг хүсэж байгаа яг үндсэн яг одоогоор та бүхэн төлөвлөж байгаа зүйл нь болохоор агаар, чигшил тэгээд за өөр юу мөн дээр нь энэ ч нэг баатан байгаа. За энэ баатангийн үүрэг гэвэл ажилтан одоо ажил үүргээ гүйцэтгэж байгаа тохиолдолд одоо яаралтай тусламж хэрэг болсон үед дарах юм. Ингэж өөрөө дарна. Хүн гэдэг чинь өөрөө маш сайн мэдрэгч одоо хүнийг гүйцэх мэдрэгч одоогоор гарааг байгаа. Тийм болохоор хүн өөрөө тухайн аюулыг мэдэрсэн тохиолдолд шууд энэхүү товчийг дарна. Тэнгууд диспетчерт мэдээлэл очоод тэгээд тэрхүү мэдээлэлд үндэслэн одоо шат чатны арга хэмжээнүүдийг авч тухайн ажилтны аюул ослоос хамгаалах боломжтой. За надад хоёр асуулт байна. Нэгдүгээрт ягаад малгаан дээр гэж тий? Ягаад заавал малгаан дээр? Хоёрдугаарт гүний одоо нуугдмал аюултай орчин
заавал ингээ хүнээ дагаж явах шаардлага байдаг уу? Тэр одоо гүний уурхай дотор хэд хэдэн цэг дээр нь булангууд дээр нь мэдрэгчүүдээ суулгачаад болох юм шүү. Тэ? Гэдэг хоёр асуулт байна. Бид нар нэг ажилтны одоо ажил үргээ гүйцэтгэхдээ авч явах, битээ авч явах хэвээр хамгийн ихний зүйл гэвэл хамгаалтын дуулга байдаг. Тэр талаасаа бид нар хамгаалтын дуулганд нь суйрлуулвал зохих байх гэж одоо энэ хүү төхөөрөмжүүдийг суйрлуулсан байгаа. Хоёр дахь асуултын хувьд гэвэл тухайн ажилтан маань яг одоо тэр сенсоруудыг нэг тодорхой цэгүүдэд тавьчихдаг. Тэгээ ажилтан нь өөрийн одоо тэр цэгээс гадуур ажил гүйцэтгэж яваад одоо эрсдэлд өртүүл явах вэ гэсэн нэг тим үүднээс одоо энэ хүү яг тухайн ажилтан нь одоо бидээ хэрэгжилж явдаг тэр зүйлд нь л тавихыг зорьсон. Тэгээд энэ зөвхөн одоо тухайн орчны температурыг одоо хянаа зогсохгүй хэрвээ ажилтан ажил үргээ гүйцэтгэж яваад яаралтай тусламж хэрэгтэй болсон үед энэ хүү одоо каскны torчлуур дээр тарснаар бас тухайн аюул ослоос хамгаалах зүйлсэх боломж болж байгаа. Одоо ямар нэгэн байдлаар аюул осол боллоо ч юм уу те. Тэгээд тусламж дуудлаа штэ. За зүгээр ааларт өгөх хэмжээнд бол яг болох бах тийм. Одоо өөрт нь мэддэг чинь цаашаа мэддэг чинь те. Гэтэл ингээд ямар нэгэн осол өртөөд тусламж авах шаардлагатай болгонгууд тэр хүн энэ байрал осол энд л өрчлөө гэдэг тусламж очиж авах хэрэгтэй шүү дээ. Тэнгүүд нөгөө нэг одоо гетвэйээс ашиглаад тэр хүнийг хаана байгаа гэдгийг мэдэх боломжгүй шүү дээ. Энэ гетвэй дээрээс сигнал ирсэн гэдэг юм уу? Энэ гетвэйээс одоо 500 м эсвэл одоо 2.5 км-ийн зайд байгаа л гэдэг мэдээлэл байхаас биш. Яг одоо гүний уурхайн энэ хэсэгт байна, тэнд байна, энэ цоонд байна. Цооныг бодвол ингээд салж малаад явдаг болов уу гэж би зүгээр төсөөлөл юм л да. Тэгэхээр яг энэ салаанд нь байна, эсвэл энтлийн салаанд нь байна гэдэг мэдээлэл очиж нөгөө тусламж нь одоо цаг алдахгүй очих хэрэгтэй байх л та. Тэгэхээр энэ асуудлыг яаж шийдэх гэж байгаа болоо л гэж асууад байна. Сайхан асуулт асуусан шүүгчтэй баярлалаа. Энэ тал дээр манай багийнхан илүү дэлгэрэнгүй судлах хэрэгтэй гэж бодож байна. За манай бусад зөвлөхүүдээс асуулт болоо. Энэ чигшлийн мэдгч 50 гэдэг байгаа шүү дээ. Чигшилтэй холбоотой ямар аваар гардаг юм бол жишээ. Жишээ нь болохоор тухайн орчин чигшилтэй үед нь альтергаа гулгай үүсдэг. Тэгээд тэндээс болж одоо техник технологи болон хүн альтерч гэмтэх боломжтой. Миний зүгээс бол яг зөвлөгөө гэдэг ах юм байхгүй наа. Ерөнхийдөө бас тухайн бүтээл маань бас те хэрэглэгчийн талаас бас үнэхээр хэрэгцээ шаардлага нь юу байгаа гэдгийг нь бол их анхаарал татчихлаа. Яг одоо програм хангамж одоо яг софт хардвер тал дээр бол яг тодорхой зөвлөө өгөөд өөрөө оролцоог би харж чадахгүй байгаа учраас миний хувьд болохоор энэ удаа бас татгалзах саналтайгаар бас оролцож байна. За миний хувьд бас та бүхэн маань техникийн шинжилгээ, хэмжилтүүд, туршилтуудыг бол маш сайн хийсэн байна. Техник талаасаа бол маш сайн ажилласан байна гэж харагдаж байна. За бас энэ технологи болон бүтээлээ маш сайн эзэмшсэн юмаа сайн мэддэг харагдаж байна. Гэхдээ би болохоор нэг програм хангамжийн чиглэлийн хүн. Тэгэхээр технологи юм хардвер тал руугаа зөвлөгөө өгч чадахгүй учраас энэ удаадаа хамтарч ажиллахаас татгалзаж байна. Яг нөгөө өөрөө чи нөгөө хойдолт нөгөө нэмэлтээр суйрлуулдаг чи ирсэн шүү дээ. Яг тэрэн шигэ суйрлуулт хийчвэл заавал каск гэлтгөө одоо хувцсны энэ тэнд хаач зүгөө явчих боломжтой тийм ир хийгээд туршаад зүйл зүгээр юм болоо гэж байна. Каскаар бол хамаагүй нөх оролдоод бол дийм байх. Ягаад бол каск чинь баг зэргийн нүкс үг гаргахтал нөгөө бат бэхийн байдал нь алдагдана. Миний хувьд бол саяны хэлсэн зөвлөгөөнүүдийг цааш тааж байгаа бүтээгдэхүүний хөгжүүлэлтүүд анхаарай гэж одоо зөвлөмөр байна. Урдсан сэргийлэх яаралтай одоо арга хэмжээ авах гэдэг дээр нөө гол одоо шийдэл энэ дээр тусгагдаагүй учраас миний хувьд бол хамтарч ажиллах боломжгүй байна. Зүгээр нэвтрүүлгийн дараа зөвлөгөө аавна гэх юм бол надтай эзэж холбоо зөвлөгөө авч болно шүү. За тэгээд амжилт хүсье. За баярлалаа. Нэвтрүүлэг дээр оролцсон баярлалаа. Баярлалаа. Яг энэ цаг мөчүүд НТV дээр суугаад харуулж байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Тэгээ инновацийн янз шоу яг энэ цаг мөчид үргэлжилж байна. Дараагийн оролцогч маань бид бүхний хажууд хүрэлцэн ирсэн байна. За энэ өдрийн мэнд хүргэе.
За орчоо гараад ирлээ. Тэглээ. Ямар гоё чи ямар гоё инээд юм бэ? Ямар гоё. Нүүрний баясгалантай. Нүүрний баясгалантай тий. Ямар гоё юм бэ? За инновацийн эзэн шоуг зорж ирж өөрийнхөө бүтээлийг одоо бид бүхэн танилцуулж байгаа та хамт олноороо үлдээсэн баг тий. Тэгээ та бүгд маш их баярлалаа. Хэн блэ? Одлоо. Одлоо. За Сүхбаатар. Чи ямар гоё нүүрний баясгалтай бэ? Нэмэ. Одлоо. За ямар бүтээлтэй ирв? Бүтээж каскл байгаа даа тий. Ногмол аюулыг мэдээлэл. Ногмол хөдөлмөрийн ногмол. За Ажилт нь ажил өөрөөр гүйцэтгэж явах гарах аюул төслийг мэдээлдэг. Оо ямар шүүгчнэр яг энэ чиний бүтээлийг юу гэж яаж юм? Каскнаас илүү одоо бит авч явах тохиромжтой тийм төхөөрөмж хийвэл зүгээр гэж санал болгосон. Тэгээд бас одоо тухайн ажилтан маань яг хаана аюул ослт өртсөн бэ гэдэг байршлыг илүү нэрийн тодорхойлоод тэгээд туршилт хийсэн байвал зүгээрээ. Нэг GPS ч юм уу те. Тэгээд тэнгууд тэр GPS нь одоо магадгүй чи өнөөдөр институт ингээд аюулд орлоо гэж бодоход те. Тэнгууд мэдээлэл яг байршлын заагаад өчөн тэг ингээд мөнхөд мэдээлэл нь авч явахад каскнаас өөр юм. Тэг шүүгчнэр дэмжсэн үү? Дэмжээгүй юу? Ерөнхийдөө бол гэхдээ бол миний хувьд бол наа ч юм бол их тийм гоё юу л сонсогдож байна. Хүний эрүүл мэндийн талаасаа тий амар маш чухал бас хүний эрүүл мэнд гэдэг юу гаш нөхөж болшгүй. За зүгээр өстэй. Зүгээр тий. За тэгээд зорилгоо битгий мартаарай, өргөлжлүүлээд гоё хичээгээрэй. За баярлалаа. Танай телевизийн хамт олонд маш их баярлалаа. За баярлалаа. Монголын ерөнхийлөгчийн тамгын газар болон нийслэлийн засаг даргын тамгын газар NTV телевизээс хамтдаа бүтээж байгаа инновацийн эзэд 2025 шоу яг энэ цаг мөчид үргэлжлэн хүрж байна. За түрүүн оролцсон Одол хавг маань бүтээл нь харамсалтай тэнцсэнгүй. Гэхдээ техникийн зөвлөгөөд маань Одол хавгт маань маш гоё үнэтэй зөвлөгөөнүүдийг өгсөн гэж бодож байна. Харин тэгээд одоо ингээд баг хамт олноороо цаг хугацаа цаг заваа гаргаад ингээд бүтээлтэй ирээд ингээд тэнцэхгүй болох надад бас нэг цаанаа л нэг сэтгэл нэг тийм төлмөгхөн жоохон тийм мэдрэмж төрдөг. Гэхдээ одоо манай Одол хавг маань дараагийн шатанд дараагийн үедээ болохоор одоо бас тэнцээгч гэсэн техникийн зөвлөгөөд минь үнэтэй зөвлөгөө өгсөн учраас бүтээл нь илүү гоё боловсон болоод илүү их чанартай орж ирэх болов гэж би бодож байна шүү дээ. Инновацийн шоунд ямар бүтээлтэй ирв? За хаяглас гаргаа авсан биочар гэх материал дээр суурилсан ус шүүгч фильтрээр оролцож байгаа. Давуу тал гэвэл бид нар нөгөө фильтрийн маань 80-90% хангаж байгаа материал маань өөрөө хаяглас гаргаа авсан. Хаягдл гэдэг юм байна. Хаягдл гэдэг нь болохоор одоо Монголын нөхцөл бид яг бидний хувьд болохоор аргал, хаягдл яс, хаягдл мод энэ гураас гаргаж байна. Хэр их сандарч байна? Жоохон сандрал байна. Жоохон сандрал байгаа юм. Сандралыг жоохон март. Гэхдээ бүтээлээ сайн бод, бүгдийг сайхан танилцуулах. Амжилт. За амжилт. Сайн байцгаана уу? Монгол Улсын их сургуулийн инженер технологийн сургуулийн химийн инженерчлэл хөтөлбөрийн 4-р курсын оюутан байна. За манай багийн хувьд 4 гишүүнтэй химийн инженерчлэл, био инженерчлэл, менежмент гэсэн хөтөлбөр дээр суралцдаг оюутнуудаас бүрдсэн байгаа. Манай хүчүүлж буй карбон фильтр нь ургамлын болон амьтны гаралтай био хаягдлыг дахин боловсруулж, биочар буюу био нүүрс гэх бодис дээр суурьтай ба түүн дээр графин оксид болон бусад байгалийн гаралтай шингээгч материалуудаар баяжуулан боловсруулалт хийснээрээ онцлог болно. За мөн биомассыг биочарт шилжүүлснээр нүрс төрөгчийн тогтвортой байдал нь 2 дахин нэмэгдэж, нүрс хүчлийнхэн ялгарлал бол 2 дахин буурдгаараа маш давуу талтай. Бидний ус цэвэршүүлэгч нь бусад импортын ус цэвэршүүлэгчдийг орлох, хямд өртөгтэй, байгальд ээлтэй, өдөр тутмын хэрэглээнд нийцсэн ус цэвэршүүлэгч бүтээхэд зорж байна. За инновацийн эзэд нэвтрүүлэх тавтай морил. Өөрийгөө болон өөрийнхөө бүтээлийг товч танилцуулна. За сайн байцгаана уу? За Монгол Улсын их сургуулиас оролцож байгаа 232 багийн ахлагч химийн инженерчлэл хөтөлбөрийн 4-р курсын оюутан мөнх болт байна. За манай багийн удирдагч багшаар Монгол Улсын их сургуулийн шинжлэх ухааны сургуулийн химийн техникийн дэд профессор Буян багш бол ажиллаж байгаа. За манай багийн хувьд болохоор хаягдал биомассаас гаргаа авсан биочар гэх материал дээр суурилсан
ус шүүгч карбон фильтрийг бол танилцуулж байна. За Монгол Улсын хэмжээнд бол унтны усны хүртээмж бол маш муу байдаг гэж болж хэлж болно. За орон нутгийн хэмжээнд бол говийн 3 сав газрын 8 аймгийн унтны усны ягтуулгын дээд хэмжээг бол тодорхойлсон судалгаа бол байдаг. За тэр судалгаанаас бол үр дүнгээс нь хараад үзэх юм бол Монгол Улсын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс бол 2-3 дахин их гэсэн бол судалгаанууд бол байдаг. За мөн Монгол Улсын хэмжээнд 2024 оны байдлаар 57.6 сая тоотлогоо мал бүртгэгдсэн байдаг бол түүнээс 70 сая тонн малын бууц ялгац болж жилд ялгардаг. Мөн 500 мянган тонн мах бэлтгэлээс 3-аас 4 мянган тонн ясны хаягдал ингэж био хаягдлуулж байгаль орчныг бол ингээд дорогтлолд оруулж хаягдал гардаг байна. За энэ хэмжээний хаягдлыг бид нэр яаж ашиглах вэ гэдэг бол боломжийг бол илэрхийлж одоо шийдэл санал болгож байгаа гэсэн үг. За бид нар био хаягдлыг болохоор пиролизийн процессд оруулаад бид нар биочар гэх материалыг бол гаргаж авна. Уг гаргаж авсан биочар маань болохоор маш нүгс үүрхэг бүтэцтэй, гадруугийн талбай ихтэй. Тийм бас нэг давуу тал нь болохоор хүлэмжийн хийг бууруулах үр нөлөөд бол маш ач холбогдолтой материал байгаа. За сайн мөнх бол намаа баян жаргал гэдэг. Сайн байна уу? За асуух зүйл гэвэл фильтр хийгээд туршаа үзсэн үү? Бид нар композит материалаа бол гаргаж аваад химийн туршилтуудыг, ацсан орцын туршилтуудыг бол явуулсан. Бид нар яг нөгөө нэг ийм хатууруулдаг нөгөө карбон фильтр картриж дотор энэ чинь ийм шахах өндөр даралтаар шахсан тийм төлөвтэй байгаа гэсэн үг. Ийм даралтаар шахсан. Тэр нөгөө төхөөрөмж маань одоохондоо манад байхгүй учраас бид нар зүгээр гаргаж авсан композит материал дээрээ туршилтаа явуулж утсан гэсэн. Одоо миний ойлгочоор бол энэ нөгөө нэг түүхийд одоо хаягдл гэж яриад байна шүү дээ. Тэднийг цуглуулж авчраад тэгээ энэ чинь яг нөгөө фильтрийн хэмжээ нэг одоо нөгөө хэдэн микрометр шид юм уу ингээд ийм бүтцэд оруулах хэрэгтэй шүү дээ. Тэгж бүтцэд оруулахдаа задлаад ширхгээр нь барыг задлаад тэгээ буцаагаад ингээд шахаад нэг тийм хэлбэр галбирт оруулах байх тийм үү. Композит гэхэлэр бодвол тэр хэлбэр одоо бүтцээ ерөнхийдөө бэхжүүлнэ гэсэн санаа юу? Эсвэл бол тэрийг нэг яг тэр хэсгийг би сайн ойлгохгүй байна. Жохон за манай био хаягдлагч яриад байгаа бид нар яг ашиглаж байгаа биомасс маань болохоор аргал байгаа, хаягдал мод байгаа. Хаягдал яс 3-аас бид нар биочар гэдэг материалыг пиролизийн процессын түвэнд бол гаргаж авч байгаа. Тэр болохоор ингээд хүчил төрөгчгүй орчинд шатаах гэсэн. Тэрийг бид нар болохоор тийм үү. Тийм. Гэхдээ тэр нөгөө ийм инертийн хийн орчинд ийм хүчил төрөгчтэй уралд оруулахгүйгээр дулааны процессд оруулна гэсэн. Тэгж гаргаж ирсэн биочарыгаа бид нар буталж нунтаглаад өөрсдөө биднийх болохоор 2-3 мм-ийн ийм диаметртэй хэсгийг бид өөрсдөө ялгаж аваад тэрэн дээрээ бид нар байлан гаралтай цеолит зэрэг тэрнээс гадна дахиад материалууд байгаа. Тэр тийм материалаар бид нар баяжуулалт хийж композит материалаа гаргаж авч байгаа гэсэн. Миний зүгээс бас яриа гэж яагаад амьда дотроо нэлээд уялдааг нь харах гад бас л жоохон юу гад яг одоо базаад асуухад та бүхний энэ хөгжүүлж байгаа энэ зүйлийн хэрэглээ буюу хэрэглэгчийг юу гэж харж байгаа хэн бэ? Бидний хамгийн ихний харж байгаа бол сегмент бол бид нар одоо Монголд гар утгатай айлуудыг бол бид нар өөрсдөө хаяг хэрэглэгч гэж харж байгаа. Одоо нөгөө орон сууцны айлууд дээр чинь ус цэвэршүүлэгч гэж одоо ингээл байгаад байдаг шүү дээ. Тэдрээс бол бид нар болохоор Монголдо үйлдвэрлэсэн өртөг багтай гэхдээ бид нар яг шүүх ёстой хатуулаг хүнд металл зэргийг бол үр дүнтэй шүүх хямд материалыг санал болгож байгаа л гэсэн. За ерөнхийдөө яг түрүүний ярианд дундчин ч гэсэн гэр хорооллын гэхээр ч би бас дотроо бодож байсан. Гэр хорооллын ус гэдэг бол харьцангуй зөөврийнх. Тийм зөөврийн. Зөөврийн усыг бол улс суугийнх нь бүр өөрсдөө ундны усны стандарт шаардлагыг хэн ба тэнд чинь бүхэл бүтэн давтар ажлыг хийж идэг юм дотор тэр стандарт нь алдаад байгаа бол үсч арай өөр бол одоо чи зүгээр гүний хувьдаа гүний удагтаа айлуудын тухай яригдаад эхэлж байна тий. Тэгвэл одоо нөгөө ус суугаас ирж байгаа манай тэр усанд маань одоо тэр чинь нөгөө холоороор ингэж цэвэршүүлж байгаа процесс шүү дээ. Тэн дээр болохоор бид нар манай фильтр маань болохоор тэнд байгаа үлдэгдэл холоор болон тэр цэвэршээд ирж байгаа ч гэсэн тэрэн дотор органик багшлуулагчд бол маш их байдаг. Тийм учраас бид нар яг тэрийг шүүж болно. Шүүн. Гэхдээ яг эхний харж байгаа сегмент маань болохоор гар удаг хэрэглэгчд. За над нэг л асуулт юм товчгоо хариулаарай. За зардлын хувьд 15 мянган төгрөг орчим гэсэн шүү дээ. Тэнд одоо яг бүтээгдэхүүн үйлдвэрлэх зардал нь юм уу? Эсвэл бүр одоо эцсийн хэрэглэгчдэр аваач өгөх зардал нь юм уу? Эцсийн хэрэглэгчдэр гэсэн. Бид нар түүхэн эдээсээ ахуулаад бүх тоног шаардлагатай тоног төхөөрөмжүүдийн өртөг хөдөлмөрийн шууд зардал, хөдөлмөрийн шууд бус зардал гэж бүх зардлаа тооцоод эцсийн хэрэглэгчдэр очих
өртөгмөн болохоор 13-аас 15 мянга гэж гарч байна. За баярлалаа. Надад бол их сонирхолтой санаа санагдаад байна. За хаягдл материалуудаа ашиглаад фильтр хийгээд за хамгийн гол нэг ашигласан фильтрний эргээд байгаль дээлтэй болно гэдэг нь надад айгүй таалагдчихэв. Тэгээ ер нь бол цааш нь хөгжүүлээд яваар. За тэгээд миний бодлоор яг өөрөө энэ химийн чиглэлийн хүн биш болохоор яг өөрт чинь цаашдаа хамтраад туслаад дэмжиж явах боломжгүй байгаа даа. Тэгэхээр ерөөдөө би яг өөрөө чи энүүдэд бол дэмжих бол боломжгүй. Гэхдээ яг тоног төхөөрөмж үйлдвэрлэлтэл дээр нь бол зөвлөгөө өгөөд хамтраад ажиллах бол боломжтой шүү. За наван авар тушин гэдэг миний ойлгосноор одоо ингээд яг энэ бүтэн ингээд шүүлтүр үеийн цикл нь болохоор одоо энэ ардж харагдаад зурган дээр байгаа ингээд 3 фильтр ашиглах гэдэг шүү дээ. Тэгээ миний ойлгосноор танаа хийж байгаа нь болохоор яг энэ голынх нь гэж ойлгоод энэ зөв. Тэгэхээр яг нь 16 мянга гэдэг үн чи хэрэглэгчдэр очих үн гэж яаж байгаа боловч танах хэрвээ яг фильтрээ ингээд санал болгож бол 1 2 3 багс фильтр л санал болгож нөгөө чинь хэрэглэл ахал та тий. Миний хэлэх гээд байгаа санаа нь бол та яг нөгөө хэрэглэгчд санал болгохдоо ийм 3 фильтр санал болгоно гэсэн үг шүү дээ тий. Танахыг хэрэглэхийн тулд ганцаарынгийн зөвхөн танахыг хийснийг дангаар нь аваад хэрэглэж чадахгүй шүү дээ. Тэгээ нөгөө 3 фильтрийн гурвуулгын санал болгох байхгүй. Тэгээд танаа бүтээгдэхүүн энэ гуравтаа нийлж иж ингээд нэг фильтр болгох ёстой учраас одоо хэрэглэгчдэр очих үн гэдэг дээр зүгээр тэрийгэ тусгаж яриул бас зүгээр юм болов уу гэж бодож байна. Тэгээ яг би бол өөрөө яг нөгөө электроник арай өөр чиглэлийн хүн байгаа учраас яг одоо хамтарч ажиллаад зөвлөгөө өгч чадахгүй байх гэж бодож байна. За миний хувьд бол үнэхээр бас сэдв агуулгын өгч гэсэн сонирхолтой. Дээр нь та бүхэн багийн бас яг одоо яг энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг ихтэй сургуулийн дэргэдэх энэ талын мэдээлэлтэй би баг гэж би ерөнхийдөө ярианаас чинь тэгж ойлгож байна. Тэр утгаараа бас яг өнөөдөр байгаа бас тэ монголчууд, монгол инженерүүд, монголын судлаачдын өнөөдрийн байгаа мэдээлэл тэ технологийн төвшингээр бид нэр юу хийж чадах боломжтой юм бэ гэдэг дээр хамтарч ийм чаленжийг сонирхолтой байна. Тэгэхээр миний хувьд зүгээр яг одоо ярьж байгаа энэ цар хүрээнээс чинь жоохон өөр яаж одоо байгаа энэ технологийн Монголд байгаа энэ нөөц боломж мөн энэ технологийн боломжийг яаж одоо зах зээлд хэрэгжүүлэх боломж байна гэдэг дээр одоо хамтарч ажиллах юм сонирхолтой байна. Тэр утгаараа би бол энэ удаа танаа баг хамт олонтой хамтарч явах хүсэлтэйг илэрхийлж байна. За баярлалаа. За нэгэнт Болдбаатар зөвлөх маань танахыг сонгосон байна. За тэгээд миний хувьд бас чиглэл арай өөр програм хангамж юм л аюун тал руугаа байдаг учраас танай салбараас болж байгаа хол юм байна. За тийм учраас яг уу тэр бүтээгдэхүүний үн за дээрэс нь та бүхэн маань баталгаа гаргасан байгаа хаа гэж бодож байна. Өөрөөр хэлбэл шинжилгээ ухааны өгүүлэл хэвлүүлсэн тийм яг усыг цэвэршүүлээ гараад ирэхлээр үр дүн нь ийм байна гэж баталсан зүйлүүд байгаа гэж найдаж байна. За тэгээд энэ дээр илүү анхаарал цаашдаа яг зах зээл дээр бүтээгдэхүүн болгож гаргахад бол өндөр амжилт хүсье. За баяр хүргэе. За баяр хүргэе. За тэг хамтарч ажиллая. Оролцогч мөнх болд маань тэнцээд гараад ирлээ. За дараагийн шатанда техникийн зөвлөгтэйгөө хэрхэн бүтээлээ хөгжүүлээд орж ирэхийг харцгаая. Тэлгүй явахад одоо тэр бол маш том зүйл те том ажил хүлээж байна. За тэгээд мэдээж мөнх болдын маань төвшүүлсэн санаа бол байгаль дэлхий дээр олон төрлийн хог байдаг. За тэр хогийг дахин боловсруулах, амьдрал нэвтрүүлэх гэдэг бол дэлхийн нийт өөрөө бас анхаарлаа хандуулад эхэлж байна тийм ээ. Маш хэрэгтэй зөв санаа гэж би бодож байна. За ингээд дараагийн оролцогч дэлгөөнөө ухтаж авцгаая. Дэлгөөндөө амжилт хүсье. За одоо ингээд тайз руугаа гарах чинь сэтгэл ямар байна? Хэрэг догдолж чинь, сандарч чинь үү, яаж чинь? Сандрал бол нэг алга. Гэхдээ анх удаага телевиз орж байгаа харцж байгаа юм байна. Анх удаага одоо телевиз эфир л орж байна тий. Хэн блэ? Дүлгөөн. Оо ямар гоё юм. Яг юм дүлгөөхөн мэршгэ нэг юм гоё дүлгөөн залуу харагдчихна. Ямар хөтлөөр болцож байгаа? Замын эвдрэл нэмтлийг илэрхийлж. Хиймэл аюу ашиглаад замын эвдрэл нэмтлийг илэрхийлэх гэсэн. Олон хүн ашиглаад аппликейшн дээр тулгуурсан. Аппликейшн дээр тулгуурсан. Эвдрэл илэрхийл. Одоо юу гэдэг нөх мөнх одоо зам эвдэрч байгаа тэр замын эвдрэл нэмтлтийн. Хиймэл аюу ханаа. Хиймэл аюу. Тэр их бүтээлд итгэлтэй байна. Энэ бол нэлээд итгэлтэй. Тийм үү. Тийм учраас яг ийм итгэлтэй байгаа учраас одоо ороод шүүгч нартай яг ийм гоё итгэлтэй байгаараа
чи өөртөө итгэхгүй бол шүүгч нар болон үзэж байгаа үзэгчд маань итгэхгүй штэ. Тэр үстэй. За амжилт. Өөрийгөө маш сайн илэрхийлээрэй. Сайн байцгаана уу? Намайг Дүлгүн гэдэг. Би Монгол Гасын технологийн коллежийн 3-5 ангид компьютерийн инженерийн чиглэлээр сурдаг хүн байна. Манай бүтээлийн нэр бол iWatch Road. Энэ бүтээл нь яадаг бүтээл вэ гэхээр замын эвдрэл гэмтлийг ухаалгаар хиймэл оюун ухаан ашиглаж шуурхан дөрвөн шуурхай мэдээлэл гэсэн үг. Манай бүтээл маань яаж ажилладаг вэ гэхээр хүмүүсийн гар утсан дээр нэг аппликейшн суулгаад нөгөө аппликейшнаараа хүмүүсийн утаснаас гар утаснаас дата аваад тэрийгэ боловсруулад замын эвдрэл гэмтлийг мап дээр яг шуурхай оновчтой хурдан гарна гэсэн үг. Хөдөө орон нутагт бас ирнэ явахад эвдэрсэн зам, эвдэрсэн тийм асфальтын замыг тойрж гарах хэрэгтэй болдог. Энэ бол манай гэр бүлд бас тохиолдсон асуудал. Тойрж гарах гэж байгаад аваараа бас дөрөвдөгөө шахсан. Тийм учраас бас хөдөө орон нут, цохтын замжилтгүй хөдөө орон нутгийн замын эвдрэл гэмтлийг илрүүлээд тэрийг засаасаа гэж хүсэндээ манайх ийм бүтээл хийсэн. Баярлалаа. Тэгээ манай багийг дэмжээрэй. Сайн байна уу? Инновацийн эзэс нэвтрүүлэгтээ хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Ингээд өөрийгөө болоод өөрийн бүтээлийн талаар товч танилцуулгыг. Намайг Дүлгүн гэдэг. Одоогоор 12 дугаар ангид сурдаг. Тэгээд манай бүтээлийн нэр бол iWatch Road. Манай бүтээл яадаг бүтээл вэ гэхээр хиймэл оюун ухаан ашиглаад утасны сенсоруудыг ашиглаад утасны сенсортой gyroskop, акселерометр, спидометр, GPS гэх мэт өгөгдлүүдийг ашиглаад тэрийг хиймэл оюун ухаан руу оруулаад замын эвдрэл гэмтэл илрүүлэх мобайл аппликейшн дээр тулгуурсан тийм систем байгаа. Тэгээд яагаад энэ бүтээлийг хийх болсон бэ гэхээр хөдөө орон нутгийн зам, хотын зам амд их хагарал болон нүх ан цав байдаг. Тэрийг тойрж гарах, тэгээд дээгүүр нь гарах гэх мэт асуудал нэлээд байдаг болохоор тэр асуудал бол би бас өөрөө өртөжсэн. Тэгээд миний зүгээс яаж энэ асуудлыг шийдэх вэ гэж бодоод тэгээд яг инженерийн чиглэлээр сурж байгаа юм чинь ер нь улс орондоо хэрэгтэй юм хий та гэдэг. Тэгээд яг энэ аппликейшнээр яг өөрийнхөө чадах хүрээнд аппликейшн хийж байгаа. За маш баярлалаа. Бас их өрмөц гоё санаагаар оролцож байгаа юм байна. Та болоод танаа баг хамт олонны ерөнхийдөө бас чадах туршлага талаасаа бас мэдээлэл өгөх юм боломж байгаа. Би болохоор өөрөө энэ жилийн хиймэл оюун ухааны олимпиадад оролцоод тэргүүн бэрэлжсэн. Тэгээд энэ мэдлэгээ яг ашиглаад юу хийж болох вэ гэдгийг сайн бодсон. Манай багийн хүмүүс болохоор бүгдээрээ техникийн коллеж сурдаг. Тийм одоо 3 дугаар курст явж байгаа тийм хүмүүс байгаа. За намайг Жол Жаргал гэдэг. Монгол Улсын их сургуулийн мэдээллийн технологи электроникийн сургууль багшилдаг. За Дүлгөнөө юу чиний мэдрэгчүүд чинь ямар мэдрэгч байх юм бэ? Гар утасны аппликейшн гэж энэ дээр гол асуудал юу байдаг вэ гэхээр тухайн машин барьж байгаа хүн гар утасаа болохоор зөөлөн гадаргуу дээр тавих ч юм уу те. Эсвэл кармандаа хийсэн, суудал дээрээ тавьсан. Энэ тохиолдолд яг эвдрэл гэмтлүүд бол мэдрэхгүй байх боломжтой байхгүй мэдэрдэггүй. За тэгэхээр чи энэ дээр туршилт хийж үзсэн үү? Ямар төрлийн мэдрэгчүүдийг ашиглах гэж байна? Тэрийгээ жоохон дэлгэрэнгүй ярьж байна. Дээрэс нь энэ хиймэл оюун маань тодорхой одоо гар утасны мэдрэгчүүдийн босго утгуудыг ямар хэмжээнд байвал болдог вэ? Аль зам дээр ямар хэмжээнд босго утгууд байвал яг эвдрэл гэмтэл гэж үзэх юм тий. Тэгээд тэр дөрвөлтөөс болж эвдэрсэн байна гэж мэдэх гээд байгаа юм уу? Эсвэл ямар нэгэн трак хөдөлгөөний өөр төрлийн хөдөлгөөнүүд байна гэдэг талаар жоохон дэлгэрэнгүй ярьж байна. Тийм. Одоо манай аппликейшн болохоор зөвхөн хурдтай явж байгаа машин суусан үед нөгөө нэг тэрийг машин суусан байна гэж мэдрэх байхгүй юу? Тэгээд тэр мэдрэгчээрээ машин суусан үед яваад тэгээд нүх зүг ан цав дээр ингэж дөрөх юм бол тэрийг gyroskop нь мэдэрнэ гэсэн үг. Гэтэ тэрийг заавал нөгөө нэг олон маш их дата сувдуулах хэрэгтэй. Тэгээд тэр датагаараа маш олон хүн ер нь манай аппликейшнийг ашиглаж ийж яг тэр цэг дээр хэр олон хүн бүдэрсэн байна, хэр олон хүн онцсон байна гэдгийг ашиглаад тэрүүгээрээ мэднэ гэсэн. Тэгээд эцсийн дүндээ замын гэмтэрлийг мэдчихлээ. Тэгээд яах вэ? Зүгээр тэгж замын насрын байгууллагууд тэгээд тэр чиглэлийг хариуцсан мэргэжлүүдэд хурдан түргэн шуурхай мэдээлэл хүргэх, оновчтой мэдээлэл хүргэх, тэгээд
яг аль бэртлээс нь эхэлж засах уу, тэрний дашбордыг эхнээс нь ирэмбэлж гаргаж ирнэ гэсэн. Ер нь чиний бүтээгдэхүүний худалдаа авах юм бэ? Худалдаа авах зүйл бол ер нь бол яг замын тасрын байгууллагуудад даатагаа зарж болно. Чиний тэр үнэ ярихдаа ерөнхийдөө тухайн барта саадыг олон дахин мэдрэгдэхээр ингээ мэдээлэх. Би нөгөө нэг тэр жолооч нарт хэрэглүүлэх гээд байна гэж ойлгосон. Энд анхааруулах гээд байна гэж ойлгосон. Тэр тал руу бол биш. Тэр тал руугаа байгаа. Нөгөө нэг тэр зооч штэ. Тэнгүүд тэр зэгтээ ойртох үед жолооччууд утаснаас нь мэдээлэл ирнэ гэсэн үг. Тэгэхээр тухайн жолоочд бас ирэх юм. Тэгэхээр энэ жолооч хүн бас тэгвэл хэрэглэгч юм биш үү? Тийм жолооч бас хэрэглэгч. Ер нь бол иргэд маань бүгдээрээ хэрэглэгч гэсэн үг. За эсвэргээрээ одоо жишээ нь 3 хүн байхдаа яг тэр саад дээр гарахтаа за энд асуудалтай байлаа гэд машин дээр ямар нэгэн динамик ачаал ирснийг чиний дээр бүртгэгчлээ гэж үзье тий. Эсвэргээр нь тэрийг нь урьдчилж харсан золооч саадыг тойроо гарцсан тохиолдолд энэ ялгааг таниулах боломж байгаа юу? Энэ ялгааг бол таниулах боломж бол байна. Боломжгүй. Яг тухайн машинд ирсэн ударыг л тэр динамик ачааллыг л одоо бүртгэх юм байна тий. Хоёр тусдаа програм байх юм байна шүү дээ. Одоо за яг програм нь нэг ч гэсэн тэр цаана ажиллах ингээд тооцоол хийх юм болохоор хоёр тусдаа байх юм байна шүү дээ. Нэг нь болохоор ингээд хүний авсан зурган дээрээс ингээд юу одоо зам гэмтэлтэй байна уу гэдэг ингээд имиж процесс хийх хэсэг. Нөгөө тал нь болохоор ингээд нөгөө одоо IMU, gyro ч гэдэг юм ингээд сенсоруудээс нь мэдээллийг аваад боловсруулах гэсэн юм байна шүү дээ. Тэнгүүд нөгөө нэг олон төрлийн сенсоруудаас цуглуулсан өгөгдлөө ингэж кластеринг хийхэд бол DB скан хэрэглэж байгаа юм тий. Зөв. Зүгээр нөгөө нэг зэгт одоо олон хүмүүс нэг зураг дардаг ч юм уу. Эсвэл яг тэр зэгт маш олон хүмүүс ингээд дөргөн штэ. Тэнгүүд тэр олон зэгт ингээд олон зооч штэ. Нэг газар маш олон зэг зоож болохгүй. Тэрийг зүгээр багцлаад нэг болгоо гараад ирдэг л гэсэн. За техникийн зөвлөхүүд шийдвэрээ танилцуулах уу тийм ээ. За миний хувьд болохоор яг програм хангавч яг энэ чиглэлийн хүн биш болохоор яг өөрт чинь яг хэрэгтэй зөвлөгөөг бол өгч тусалж чадахгүй байх гэж бодож байна. Тэгээд би ерөөдөө татгалзаж байна гэсэн. За миний хувьд бол ер нь бас ижил саналтай байна. Ер нь татгалзаж байна. Чиний одоо энэ санаа гоё байна. Шийдэл чинь бас ингээд тодорхой хэмжээнд зөв байна. Өглөө цогдуулна гэдэг дээр чи бас өөрөө ингээд бас тодорхой юм ойлголт байна. Дээрээс нь ингээд одоо химэл оюуны олимпиад оролцож исэн гэж тийм. Тэгэхээр бүх юм бол байна. Гол нь хоёлоо тийм цаг хугацаа юм хязгаарлагдсан л байна. Миний хувьд бол түрүү хэлсэнчлэн асуудлуудыг зөвлөхүүдээ хийсэн зөвлөмжүүдийг хэрэгжүүлээд ажиллахад боломжтой гэж харж байна. За тэгээд хамтарч ажиллахад зөвшөөрч татгалзах зөвлөгөө. За миний хувьд ч гэсэн ерөнхийдөө бас өөрийн оролцоо бас тодорхойлж чадахгүй мөн бас та бүхний бас яг энэ дээр бас миний мэдлэг чадвар үзсэн харсан оролцоо багтаа учраас түтгэлж байгаа мэдгэдгийн сацуу одоо дүлгөөн болон одоо техникийн зөвлөх зол жаргал та бүхэнд бас амжилт хүсье баяр хүргэе. Өнөөдрийн оролцогч дүлгөө маань шалгаруултандаа тэнцлээ. Тэнцээд гараад ирэх мэдрэмж гоё ах тий. Тэргүй яг хамтдаа хүлээгээд хамтдаа тэнцэж байгаа юм шиг гоё мэдрэмж үү. Тэгээ энэ жилийн хамгийн том бас онцлог нь болохоор нийслэлийн засаг даргын хамгийн газар хамтарч бас зохион байгуулж байгаа нь хамгийн том онцлог болж байгаа шүү. Дээрийн шагналын сан нэмэгдээд 100 сая төгрөг болсон байгаа. Тэглгүй яг Монголын ерөнхийлөгчийн хамгийн газар болон нийслэлийн засаг даргын хамгийн газар NTV телевизийн хамтын бүтээл инновацийн эзэд 2025 шоу нэвтрүүлэг маань эхний дугаар маань энд хүрээд өндөрлөж байна. 7 хоног бүрийн Бямбгарагт энэхүү цаг мөчид та бүхэнтэйгээ эргэн уулзах болно. За тэгээд дараагийн нэвтрүүлгээр дахин уулзлаа. Баяр таа.